За өнөөдөр би та бүхэнтэй Цахим Монгол үндэстний төсөөллийн талаар ярилцах гэсэн. Гэхдээ энийг мэдээж засгийн газар дангаараа хийж чадахгүй. Засгийн газар бодлогоор дэмжиж та бүхэн хийх боломжийг олох ёстой. Үүн дээр бид нэр ямар эрх зүйн орчин бүрдэх үү, ямар төрлийн бодлого байх уу гэдэг дээр хамтарч ажиллах ёстой. За урд нь 2-3 удаагийн уулзалт бид нэр ярьжсэн. Зөвлөмж гаргаад тардаг уулзалт байж болохгүй. Төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлдэг уулзалт байх ёстой. За тийм учраас цахим шилжилтийн эхний үе шигтийг бид нар амжилттай туулсан. Гэхдээ энэ бол зөвхөн одоо манай засгийн газрын ажил эсвэл өмнөх засгийн газрын ажил байгаагүй. Энэ бол үе үеийн засгийн газрын үе үеийн ерхий сайдуудын хичээл зүтгэл байсан юм а гэдгийг би бас онцлон хэлхийг хүсэж байна. Тийм учраас бид нар залгамж чанарыг авч сайн зүйлүүдэд нийлүүлээд илүү одоо ирээдүрөө өргөшилж хөгжлийнхээ үзүүлэлтээр бид нар дэлхий дээр бусад одоо улс орнуудтай одоо хамт өрсөлдөх Монгол хэмээх усан онгоц бусад улсын одоо далбаатай усан онгоцуудаар хэрхэн хурдлах вэ гэдгийг одоо бид нар харах нь дотооддоо өрсөлдөхөөс илүү чухал юм а гэж үзэж байгаа. Тэгээ ийм Монгол цахим үндэстэн гэдэг энэ санаачлаг гараад жилийн хугацаа болсон. Өнөөдөр бид нар 182 үйлчлэгийг одоогийн байдлаар үндсэндээ бид нар одоо цахимжуулаад байна. Энэ бол маш их хэмжээний цаг хугацаа хэмнэх хүн сурталгүй болох юм том санаачлаг. Бид нар Эстоны одоо завгараар үндсэндээ явж байгаа гэж ойлгож болно. За өнөөдрийн хувьд бас энэ уулзалтанд дээр би нэг уриалгыг бас шинээр төвшүүлье гэж бодож байгаа. Бид нар мэдээж өнөөдөр хүнд байна. Эдийн засаг төлөв амаргүй байна. Хүмүүсийн одоо энгийн амьдралын хэв маяг бас алдагдсан байна. Дэлхийд даяараа зогсон, зарцанг байдалд орсон байна. Гэхдээ бид нар шалтгаан тоочод бууж өгч болохгүй. Бид нар сөрж гарах ёстой. Тэхийн тулд илүү бид нар нэгдмэл хамт байх ёстой. Удахгүй засгийн газраас бид нар эх 7 хоногт цар тахлыг хэрхэн даван туулах юм цогц төлөвлөгөөг танилцуулна. Энэ төлөвлөгөө бол зөвхөн цар тахлын одоо эрүүл мэндийн талаас нь харсан биш, эдийн засгийн талаас нь хамгийн гол нь шинэ мөртлөө энгийн идэвхтэй амьдралын хэмнэл рүү бид нар хэрхэн шилжих вэ гэдэг ийм том санаачлагыг дэвшүүлсэн ийм одоо хөтөлбөр байх болно. Манай сангийн сайд тэнд сууж байна. Манай нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн сайд хүрэлцэн ирсэн байна. Манай нэмд орд сайд хүрэлцэн ирсэн байна. Боловсролын сайд ирнэ гэжээс өглөө унтцсан бололтой. Бол манай инновацийн сайд удахгүй ирэх бах. Тэгээ бидний хувьд хамтдаа мэдээж хүн төрөлхтөн хизээч эргэж одоо урдгшгээ байхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо төлөөлөл ярьж байгаа тийм ээ. Гэхдээ бид нар дасан зохицоод хөрөг чадвартай монголчуудын хувьд хэрхэн бид нар амьдралын шинэ хэмнэлд орох вэ? Хэрхэн бид нар зайгаа бариад бизнесээ хийдэг болох вэ? Бид нар жишээлбэл хязгаарлалт хийлээ гэхэд математик тооцоол дээр тулгуурлаад бидний хувьд одоо жишээлбэл хугацааг урьдчилж зарлах боломжийг судалж үзэж байгаа. Өчигдөр бид нар энэ дээр одоо бас нэлээд орой болтол ажилласан. Нэг өөрөлдөл бид нар хувийн хвшлийнхэндээ 7 сарын 11 хүртэл 3 удаа хөл хорой тавих магадлал математик тооцоолоор хамгийн өндөр байна гэдгийг хэлнэ гэсэн үг. Үүндээ тулгуурлаад та бүхэн маань бизнесээ төлөвлөөрэй. За үнэхээр нөхцөл байдал хүндрвэл бид нар та бүхэнд үннээ хэлнэ. Нөхцөл байдал хүндрэхгүй байвал үндсэндээ 7 сарын 11 хүртэл бид нар 2-3 удаагийн хөл хорой тавина. Тийм ээ 7-оос 10 хоногийн хугацаатай. Ингэж чадах юм бол бараа нийлүүлэлтээс ахуулаад ингэж чадах юм бол одоо жишээл хувийн хвшил бэлтгэлээ хангахаас ахуулаад ажилчдынхаа амралтыг төлөвлөхөөс ахуулаад зээл авахаас ахуулаад маш их олон зүйлийг бидний хувьд бол төлөвлөж болно. За мэдээж энэ шинэ энгийн идэвхтэй амьдралын хэмнэл шилжихэд цахим шилжилт туйлаас чухлаа. Тийм ч учраас өнөөдөр би одоо яг энэ дижитал технологийн салбарынхаа одоо шилдэг залуучуудтай бас одоо уулзах цагийг өнөөдөр бас гаргая гэж батсан. Тэгээд ерхий сайдынхаа урилгыг хүлээж аваад өглөө эрт босоод шинэ хэмнэлийг нээхээр хурж ирсэн цахим үндэстний төлөө бас та бүхэндээ баяр хүргэе. Тэгээд хэдүүлээ бас нэг өглөөг сэрээгээд нэг сайхан алга тарчиг гэж бодож байна те. Бид нараас урам зоригтой байх хэвээр. За мэдээж бид нар төрийн үйлчлэгийг шат дамжлаггүй яаж болох вэ? Төрийн үйлчлэгийг бид нар яаж хүнд сурталгүй болгох вэ? Яаж бид нар төрийн үйлчлэгийг илүү уялдаатай болгох вэ? Яаж бид нар төрийн үйлчлэгийг хүнээс хамаарал багтаа болгох вэ?
Энэ бүхний шийдэл ерөөсөө цахим. Нэг үрэл бол газрын албан дээр очиход хүнтэй уулздаг. Эмнэлэг твтгийн тулд хүнтэй уулздаг. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл авахын тулд хүнтэй уулздаг. Хэрвээ та шаардлага хангасан бол тэр 7 хоногийн дотор ч юм уу 10 хоногийн дотор шууд шийдэгддэг байх ийм хэмнэлрүүл бидний хувьд орох гэдэг. Ингэж чадах юм бол төрийн хүнд суртал багасна. Нэг стандарт руу шилжинэ. Төрийн орон тооны давхцал багасна. Тийм учраас энэ шилжилтийг хийхэд бас та бүхний одоо дэмжлэг туйл их чухал. Тийм учраас бид нар энэ Монголиа цахим үндэстэн болох уриалга. За том агуулгаараа бид нар цахим шилжилтийг салбар бүхэнд яаж хийх вэ гэдэг энэ дэвшил, шин сэтгэл зүй, шин соёл руу одоо цаг алдалгүй алхах хэрэгтэй маа гэдгийг ерхий сайдын хувьд бас уриалж байгаа маа. За мэдээж бидэрт дэд бүтцийн бас тодорхой давуу талууд байна. Шилэн кабелтай холбогдсон байна. Нэг хүнд ногт ухаалаг гар утасны хэрэглээ. За нэг хүн одоо Facebook, Twitter-т идэвхтэй байгаа хэрэглээгээр дэлхийд бараг бид нар тэргүүлж байгаа. Нэг өөрөлдөл маш их тийм хурдан дасан цогцож суралцдаг одоо үндэстэн манай улсын хувьд. Интернет хэрэглэгчийн тоогоор ч гэсэн бидний хувьд муу биш, бусад улсуудтай харьцуулахад. Тийм учраас бидний хувьд бол боломжтой. Хүн амын дийлэн хувь буюу 70 орчим хувь залуучууд 40 хүртэлх насны залуучууд байгаа. Тийм учраас энэ шилжилт бусад улсаас илүү одоо хурдан байх юм одоо магадлал бол өндөр юм а гэдгийг судлаачид үздэг. За хэрэгцээ шаардлага мэдээж байгаа. Бид нар өргөн удам газар нутагтай Баруун аймгаас Улаанбаатар хотод ирэх хүртэл хугацаанд онгоцоор одоо маш их зардалтай, чирэгдэлтэй. Энд ч засаг дарга нарыг одоо цуглуулна гэж хурал хийхэд маш их хэмжээний зардал гардаг. Яагаад бид нар цахимаар хуралдаж болохгүй гэж. Энийг бас бид нар шийдэх хэрэгтэй. За хурал цуглаан болно. Маш их хэмжээний зардал гардаг. Яагаад цахимаар бид нар сургалтын багцыг аваад бие даалтаа хийж чад өөрийгөө хөгжүүлж болохгүй гэж. Олон улсын байгууллагын хэрэгэлдэг лоц нөөц шиг ч юм уу тийм програмтай байж яагаад бид нар болохгүй гэж. Тийм учраас үүн цахим шилжилт хэрэгтэй. За монголчууд бас цаг агаарын эрсдэс нөхцөл байдалтай. Өвөл маш их өдөрдөг, 100 их халдаг. Тийм учраас энэ дээр бид нар бас цахимаар энэ хүнд байгаа одоо ч өвлийн удирлыг ч юм уу бид нар яагаад цахимаар илүү оновчтой шийдлэг гаргаж даван тулж болохгүй гэж. Илүү хямд эдийн засгийн хөшүүргээр даван тулж болохгүй гэж. Маш их тийм олон асуултын зангилаа үл энэ цахим шилжилттэй холбоотой. Замын төгжрөл. Жишээ нь төрийн албан хаагчид хэдэн машин өглөө хурж ирээд парклж байгаа вэ гэдгийг өнөөдөр бид нар мэдэхгүй. Яагаад гэвэл энэ цахимжааг учраас. Хэрвээ энэ бид цахимжаад энэ бүртгэл одоо яг том утгаараа орж чадвал энийг бид нар хамтдаа хийж чадвал өглөө үдш орой гэдэг зохицуулалтаар бид нар төгжрлийг шийдэх боломжтой. Жишээлбэл бид нар төрийн албан хаагчдыг өглөөний 7:30-д ажиллуулах энэ зохицуултыг хийгээд манай хувийн хвшлийнхэн 8:30-д ажилладаг зохицуултыг хийгээд цэцэрлэг дээр очиход 6 цагаас 8 цаг хүртэл хүлээж авдаг механизмыг хийгээд төрийн албан хаагчдыг машинтайгаа ажилдаа ирэхийг автобус олгоод ирсэн одоо жишээл төрийн албаны машинтай албан хаагчдын бүртгэлээр цахимаар хянахад л камераар төгжрөл шууд 25-аас 30%-аар буурах магадлалтай. Гэх мэтчлэн маш их олон зүйлийг бид нар ухаалаг болгох, цахим болгох ийм одоо том зүйл биднэрт бол хэрэгтэй байгаамаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тийм учраас энэ цахим шилжилт бол туйлын чухал юм аа. За бидний хувьд цахим ертөнцид дэвшүүлэн тавьж байгаа зорилтууд маань салангад байсаар ирсэн. Монгол улс цахим ертөнцид бөмбөртэй, бишгүүртэй, төгөлдөр хууртай, хийлтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид нар нийлж том хэмжээний айдас төр хувийн хвшил нийлж тоглоогүй ирсэн. Харин өнөөдөр энэ өглөө одоо хэдүүлээ хөгжмийн зэмсгүүдэд нийлж симфони найрал хөгжим тоглоё. Тэр симфони найрал хөгжим манай шарвгаан аяшиг дэлхийд цуурайтгаар хэмжээнд цахим шилжилтийг Монгол улс хурдан хугацаанд хийж чадсан шүү гэдэг түүхийг хамт бүтээе. Тийм учраас бас та бүхэнтэйгээ өнөөдөр өглөө бас уулзж байна.
ямар ч санаачлаг бидний хувьд дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Удахгүй та бүхэн Монгол Улсын түүхэнд анх удаа цахим хөгжлийн яамтай бол. Нэг өөрөлдөл төрийн захиргааны төв байгууллага цахим шилжилтийг уялдуулан зохион байгуулах боломжтой болно гэсэн үг. Тийм учраас энэ цахим салангат системээ угсарцгаая. За үүнийг бид нар огтлолцох зам гэж нэрлэдэг байгаа. Нэг өөрөлдөл бүх зүйлийг хооронд нь огтлцуулъя. Төрийн ажил гэж битгий хараач. Төр нь хувийн хвшлийн ажил гэж битгий хараач. Банк нь гар утасны ажил гэж битгий хараач. Гар утас нь банкны ажил гэж битгий хараач. Технологийн шийдэл бүхийг компаниуд зөвхөн энэ манай компани ажил гэж битгий хараач. Яамдууд хоорондоо зөвхөн манай яам илүү цахим гэж харахгүйгээр бид хамтдаа үндэстнээр яаж цахимжих вэ гэдэг ийм том зураглалыг хараач гэдэг. Ийм уриалгыг дэвшүүлэхийн тулд энэ X-Road буюу огтлцох зам гэдэг энэ концепцийг дэвшүүлж байна. За энийг хийсэн улсууд байна. Жишээлбэл Украин угсардаг бүрээгээр дамжуулж үүнийг хийсэн. Одоо нэг өөрөлд иргэдтэй ураас салангат байвал сайн дуурахгүй, угсрах юм бол маш хүчтэй дуурдаг. Тийм учраас төр хувийн хвшил хамтдаа байж иж илүү хүчтэй байна. Цахим ертөнцийн салангат байгаа системүүд нийлж иж илүү хүчтэй байна. Security системүүд нийлж иж илүү аюулгүй байна. Хооронд нь холбож иж илүү хурдтай байна. Гэдэг энэ зүйлийг жишээлбэл украинчууд хийгээд ингэ явж байгаа. Бидний урд явж байгаа. Тийм учраас бидний хувьд бас үүнийг суралцах хэрэгтэй. Гринланд P2 гэдэг энэ нохой чарганы жолоо. P2 байхгүй бол нохооны хүч салангад байдаг. Чарга онхолддог. P2 сайн байгаа тохиолдолд нохоонууд маш хурдтай явдаг. Чарга маш хурдтай гулгадаг. Тийм учраас энэ цахим шилжилттэй холбоотой төр хувийн хвшлийн түншлэлийг Гринландд P2 гэж нэрлэсэн. За бидэртэй адилхан нүүдэлчин Кыргызстан Түндүк гэж нэрлэсэн. Энэ бол тоон. Салангат байгаа өнүүдийг тоононд угсруул Түндүк болно гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр салангат байгаа системүүдийг бид нэгтгэж чадвал цахим үндэстэн болно. Нэгтгэж чадахгүй бол бид цахим компани, цахим засаглал гэж явсаар л байна. Одоо бид улсаараа өөрчлөгдөх энэ зорилтын төлөө хамтдаа алхах юм уриалга байгаа. Ингээ бид бүгдийг нь холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт, одоо карт дээр нь гараар бичдэг. Энэ зүйлээсээ бид одоо хагаццах болсон. Олон жил ингэж авсан. Зарим бичиг нь гаргахдахгүй, зарим карта хайчин. Нэг эмнэлэг дээр байгаа онцлогоо нөгөө эмнэлэг дээр очихлоор босохгүй гэн. Тэнцээ бизнесийн нуглаа явна. Эмнэлэг твтгийн тул заавал таньдаг хүн рүүгээ уцтана. Эмнэлэгт хэвцсийн төлөө заавал халуун цайтай ч юм уу одоо ингээд очих шаардлагатай гэдэг ийм сэтгэл зүй. Зүгээр цахимаар дугаараа авах хэрэгтэй. Эсвэл төлбөрийн зохицуулалттай байх хэрэгтэй. Монголд байгаа бүх онцлогоо гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр байх хэрэгтэй. 3 дугаар эмнэлэгт байгаа онцлогоо 1-р эмнэлэг дээр очиход хүчин төгөлдөр байх хэрэгтэй. Цахимаар. Лусан намсрын оюурд нэгээд нэрээ тавьжгаад доор нь бүх өвчтөйгөө үзүүлэлтийг одоо гаргадаг ийм үндэстэн байхгүй. Бид нар үүнээс болох хэрэгтэй. Бид нар 10 дугаартай байх хэрэгтэй. Жолооны үнэмлэх адилхан эрүүл мэндээр очиход тэр картаараа аваад хувь хүний нууцлаа хангаад энэ асуудлаа шийддэг болох хэрэгтэй. Эрүүл мэнд цахимжхийн тулд газрын харилцаа цахимжих хэрэгтэй. Газартаа болохын тулд 0.7-тай болохын тулд заавал газрын албаны хүнтэй хоол идэх шаардлагагүй болох хэрэгтэй. Зарим танил хүмүүс нь 0.7-г 10 удаа авах боломжгүй байх хэрэгтэй. Тийм учраас энэ цахим бүртгэл хийх хэрэгтэй. Хувийн хвшлийн дуудлага худалдааг цахимаар хийх хэрэгтэй газрын. Гэрчлэгээ цаасаар бичиж өгдөгөө болох хэрэгтэй. Баркод уншуулах хэрэгтэй. Давтцалгүйгээр. Нэг захирамжийн дугаарыг өөрөөр ашигладаг ийм асуудлыг одоо зэгцлэх хэрэгтэй. Тийм учраас энэ цахим шилжилт зайлшгүй хэрэгтэй. Уул уурхай цахимчих хэрэгтэй. Уул уурхай биирж байгуулах хэрэгтэй. Нэг өөрөлдөл Эрдэнэтийн зэсийн одоо трейдер компаниуд дээр хинт давуу эрх олгох ёстой вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр шийдэх ёсгүй.
хөрөнгийн бирж дээр хэн хамгийн өндөр үнд санал болгосныг цахимаар шийдэх ёстой. Энийг бүх хүн гар утснаас авч харах боломжтой байх ёстой. Дэлхийн зах зээлийн үн ямар байгаа, зарагдж байгаа үн ямар болох ёстой вэ гэдгийг цахимаар шийдэх ёстой. Эрдэнэс 5 толгойн одоо толгой компанид ийм олон ажилтан байх шаардлагагүй. Тэд нар олборлолтоо л хийх ёстой. Нүүрс зах зээлийн үнээр бирж дээр зарагдах ёстой цахимаар. Гэх мэтчлэн цахим дээр одоо маш их олон зүйл байгаа. За гайл шүүх татвар цахимдсан. Энд дээр манай сангийн яамныхаа өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. Улсын бүртгэл цахимч хэрэгтэй. Явандаа сонгуул цахимаар өгөгддөг. Тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдахгүй болох ёстой. Ганцхан байшин худалдаж аавна гэхэд нотариат дээр очиж цаг алдна. Бүртгэл дээр очино. Өвгөн нөгөө бүртгэлийн үдийн цаанд гараа авчина. Орж ирэхийг нь хүлээн. Таньдаг хүн байвал уцтуулна. Мессеж өгнө. Үүнд орно. Ингэж өгдөг зүйлээ болох хэрэгтэй. Үнэхээр таны зөвшөөрөл 7 шаардлагыг хангахад 7 байвал та нэг цагийн дотор өөрийнхөө хүссэн хуулийн аж ахуйн нэгжийг байгуулах боломжтой байх ёстой. Явандаа бид нар хиймэл оюун ухаанаар гар утсандаа би ийм компани байгуулмаар байна гэхэд магадгүй минутын дотор энэ үйлчлэгээ цахимаар ирдэг байх хэвээр. Одоо Stone тийм төвшөнд татсан байна. Та бүхэн энийг мэдж байгаа. Нэг үрлэл бүх холболтуудыг хийгээд бүх датаг хооронд нь анализ хийдэг ийм төвшөнд орох хэрэгтэй. Зам тээвэр цахимч хэвээр. Одоо Баян зүрхийн тавчаагаар гарахад ингээд нэг тийм модоор мөнгө авдгаа болох хэрэгтэй. Тэр нь төгжрөл үүсгэл. Нөгөө мөнгө нь төрдөөч орж байгаа мó, хувьд нь ч ороод байгаа мó мэдгүй. Шууд камераар уншаал гарах хэрэгтэй. Хэдэн орон нутгийн машин Улаанбаатар хотод явж байгаа юм? Хэдэн хотын машин байгаа юм? Хэдэн ямар хөдөлгүүртэй машин явж байгаа вэ гэдгийг Улаанбаатар хотын засаг дарга өдөр бүхэн цахим самбар дээр харж байгаа хэрэгтэй. Хэдэн наран туулын иргэн тойронд бүглэрч байгаа юм? Хэдэн дүнжин гаруй иргэн тойронд бүглэрч байгаа юм? Хэдэн одоо жишээлбэл хар хоронгийн иргэн тойронд бүглэрч байгаа юм? Хэдэн хотын Аз зэрэглэлд бүглэрч байгаа юм бэ? Энэ хэдэн ямар маркийн автомашин байна гэдгийг ч цахимаар тооцож харах хэрэгтэй. Ингэж бидний хувьд зохицуултыг биг датагаа анализ хийж чадна. Тэгэхгүй бид нар бүгдийн сургаар шийдэх юм нөхцөлөд орно. Хэрвээ цахимжихгүй бол. Зам тээвэр дээр бас нэг цахимжуулах зүйл бол одоо бид нар GPS-тэй болох хэрэгтэй. Түргэн тусламжийн машин гэр оролд очиад хоорондоо уцаар яриад за нэг баруун булан эргээд нэг худаг байгаа. Худагнаас дээшээ 2 м яваад жалга байгаа. Гэр орол байж болно. Гэхдээ тэр тоон систем шилжих хэрэгтэй. 11 чингэлтэй гэхэд очдог байх хэрэгтэй. Энийг бид нар хамтдаа хийх ёстой. Ингэж нэг хүн дээр хэдэн байр байгааг нь харагдана. Энэ тохиолдолд бид нар орон сууцны дэвшүүлэн тавьж байгаа реформ дээр ч томоохон хэмжээний зохицуулт хийж байна. 10-аас дээш байртай байгаа хүмүүсийн бүртгэлийг бид нар ингэж л гаргаж чадна. Магадгүй тэрэн дээр бид нар татвар тавьж байна. Үүнийг зохицуулт гэж нэрлэнэ. Зохицуулт хийхэд бид нар ухаалаг энэ зохицуултыг хийхээс аргагүй. Архив захимжих ёстой. Шаардлагатай байгаа мэдээлэл, түүхтэй холбоотой олон зүйлийг бид нар ийм номын сангаас, ийм архиваас аваад үзээд ашигладаг болох ёстой. Тэгэл нэг том юм нууж байгаа юм шиг үнд ороод ийм байдалтай байж болохгүй. Үндсэн хуулийн систем яригдж байхад үндсэн хууль анх баталсан протокол цахимаар байх ёстой. Тэр Google-тэд гарч ирэх ёстой. Улсын төсвийн 1-р хэлцүүлэг яваад 2-р хэлцүүлгийн өмнө төсөв цахимд байрсан байх ёстой. Цахим имэйл хаягтай болох ёстой. Жолооны дүрм зөрчил имэйл хаягаараа аваад төлбөрөө тооцдог ухаалаг систем рүү орох ёстой. Тэрний тулд заавал иргэнийг цагдаа дуудах шаардлагагүй. Гэрлэн дохой зөрчсөн бол тэр гэрийн хаяг дээр нь цахимаар тургуулийн хуудас ирэх ёстой. Тэр дунд нь заавал албан тушаалтан нуглаа хийх шаардлагагүй. Ийм зүйлийг одоо бид нар цахим үндэстэн гэж хэлхийг хүсэж байгаа. Боловсролын салбар.
шинжлэх ухаан технологийн салбар цахимжих хэвээр энэ бүгд хоорондоо угсрагдах хэвээр. Салангад биш. Тэгээд симфон тоглох хэвээр. Мэдээж Монгол симфон морин урын аяз байх хэвээр. Заавал бид нар бүх зүйлийг хуулбарлах албагүй. Үүн дээр засгийн газар үндэснийхээ бүх компанийг дэмжиж ажиллах хэвээр. Ингэж угсрах хэвээр. Зөвхөн яг Эстоны загварыг бидний хувьд авч тооцож үзсэн. Ийм хоорондын уялдаа холбоо байх хэвээр юм л. За ингэж чадвал бид цахим үндэстэн болноо. Ингийн тулд бид нэр 3 жилийн хугацаанд өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Салангад байгаа системүүдэд бид нэр угсрах хэрэгтэй. Сангийн яам дээр байгаа салангад систем хэрэглэх газартаа угсрах хэрэгтэй. Зэвсэг түвшний жанжин штаб дээр байгаа салангад систем тагнуул дээр угсрах хэрэгтэй. Энэ бүх зүйл хоорондоо бие биенээ дэмжсэн байх хэрэгтэй. Компаниудаар байгаа салангад security систем бүгдээрээ нийлээд гадны алдлагад өртөхгүй байх хэмжээний том стандартыг хамт тогтоох хэрэгтэй. Банк төлбөр төлдөг систем гар утасны Mobicom компанитай угсрагдах хэрэгтэй. Энэ бүх зүйлийн тохируулгыг бидний хувьд хамтдаа хийх хэрэгтэй. Тийм учраас би гэдэг үзлээр биш, хоошоогоо нэг алхам ухраад бид гэдэг үзлээр харах хэрэгтэй. Шинээр. За би сая ярьсан симфон тоглогдох хэрэгтэй гэдэг. Төрх үе хвшил технологи нийлээд GovTech буюу технологийн засаглал бий болох хэрэгтэй. Ингийн тулд цахим хөгжлийн яам зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээлэл технологийн. Бид өөрийн гэсэн хиймэл дагуултай болох хэрэгтэй. Бид өөрийн гэсэн орон зайтай болох хэрэгтэй. Энэ зүйлийг одоо л бид нэр хийх цаг, урагшлах цаг, сэрэх цаг. Монгол Улсын засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг зарлаж байгаа. Уул уурхай дээр нэмэх нь 6 салбар. Нэг нь мэдээлэл технологи, мөн creative industry ба. Бүтээлч технологийн салбар. Тэгэхээр энэ дээр манай Монгол залуучууд өсрөнгүү том амжилтуудыг гаргасан байгаа. Бидний хувьд их баярлж байгаа. Тэгээ энэ дээр засгийн газар одоо бодлогоор дэмжих ийм цаг болсон гэж үзэж байгаа. Хөнгөлөлтөд зээл олгох, тодорхой хэмжээний хөнгөлтүүдийг үзүүлэх, бодлогоор дэмжих, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, бонд босгож өгөх. Томоохон шийдлүүдээр бидний хувьд хамтран ажиллах боломжтой байгаамаа. Ингэснээр бид нар эдийн засгийн өгөөж нэмнэ. За та бүхэн энийг мэдээ. Энэ тохиолдолд бид нар хэрвээ цахим байвал ямар уу, цахим биш байвал ямар уу гэдэг ийм судалгаа гаргаж үзсэн. Цахим байгаагүй нөхцөл зүгээр иргэний үнэлгээг захиалахад 1 цаг 55 минут багцаагаар орно. Хэрвээ бид нар цахим шилжилт хийж чадвал 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тийм учраас иргэдээ стрессгүй, өглөөс ирдэг, идэвхтэй, өглөөний 7:30-д үндэстнэрээ гүйдэг, гар утсан дээрээсээ төр точгийн оронд гар утсан дээрээсээ төрийн үйлчлэгийг авчдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг, компаниа босгодог ийм үндэстэн болох ёстой. Бид нэр 1 тэрбум хүнийг өөрчлөх гэж байгаа асуудал биш. 250 сая хүнийг өөрчлөх гэж байгаа асуудал биш. Бид ерөөсөө л 3 сая иргэнийг илүү идэвхтэй, дундаж давхар зөнхөлсөн, эрүүл чирэг эргэлтийн хөрөнгөтэй, эх оронч, эрхэм суртахуунтай иргэдийг бид нэр бэлтгэхэд анхаарч хамтран ажиллах асуудал. Үүн дээр энэ цахим шилжилт туйлын чухал юм аа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Та бүхний оролцоо чухал. За ингээд цахим үндэстэн болоход дараах зүйлүүдийг хамт хийх хэрэгтэй. Дижитал иргэний ойлголт, дижитал эдийн засгийн ойлголт, хөдөө аж ахуй, саяны миний ярьсан боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал хэрхэн цахимжих уу гэдгийг хамтдаа хийнэ. Тийм учраас цахим ертөнц бол энэ бол нэг салбарын асуудал биш. Цахим салбар бол бүх салбарын асуудал. Цахим хөгжил. Энэ бол салбар дамнасан асуудал. Cross cutting issue гэж ярьдаг. Тийм учраас энэ зүйлийг бид нар хийхийн тулд төр дэмжих,
зайлшгүй шаардлагатай. Төрийн цахим үйлчилгээ, төрийн цахим шилжилт, иргэдийн цахим оролцоо хэрэгтэй. Хатууд дэд үтц, зөөлөн дэд үтц шинэ үеийн технологи болсон стартап компаниудад дэмжих шаардлагатай. Энэ дээр бид нэр хөрөнгө оруулалт, зохицуулалт, хэрэгжүүлэлт хэрэгтэй. Дижитал дэд бүтэц цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдлыг шийдэх хэрэгтэй. Тоон бичиг үсгтэн инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурцсуур энэ бүх зорилтыг бидний хувьд хангах хэрэгтэй. Засгийн газар эхнийхээ 100 хоногт хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль, тоон гарын үсгийн тухай хууль, цахим шилжилтийн тухай багц хуулийг өргөн барих. Энэ ажлын хэсэгт та бүхэн манаас орж ажилласаа гэж хүсэж байна. Энэ хууль зүйн сайд ахлаад явж байгаа. Хаврын чуулганаар бид нэр амжуул батлана. Нэг өөрөлд цахим шилжилттэй холбоотой энэ асуудлыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж ойлгож байна гэсэн. За төрийн цахим үйлчлэгээ, цахим албан бичиг солилцоо гэдэг энэ бүх зүйлүүдийг бидний хувьд хийх хэрэгтэй. За Монгол академи байгуулах төстэй. Энийг бол Эстоны загвараар үндсэндээ одоо энэ угсралтыг хийх. За инновацийн кластерыг хийгдэн. За мөн одоо гарааныхаа бизнесүүдийг дэмжих ийм зүйл хийгдэхээр засгийн газрын одоо хөтөлбөрт буюу одоо бидний дэвшүүлэн тавьж байгаа дөрвөн зорилтын нэгэнд орохоор болж байгаа. За бид нар алсын хараа 2050 гэдэг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэвшүүлсэн юм. Энэ дотор 9 баг нь байгаа. Үндэсний нэгдвэл үнэт зүйлээ хэрхэн бэхжүүлэх вэ? Монголчууд бид хэн биш юм? Даяарч байгаа дэлхийн ертөнцид яа дангаарчих вэ? Өв соёл, уламжлалт байдлаа бид нар хэрхэн хадгалан авч үлдэх вэ? Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрал, амьдралын чанар ба дундаж давхаргын асуудлыг анх удаа бид нар авч үзсэн. Эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хот ба дагуул хот буюу хот ба хөдөөгийн тэнцвэртэй хөгжил. Энэ бүх зүйлд ороход бүгдэнд нь цахим үндэстэн болох энэхүү зорилт дэвшүүлэгдсэн байна. Тийм учраас энэ бол хамгийн чухалчлах одоо бидний шилжилт байх болно гэдгийг та бүхнээс бас Монгол Улсын засгийн газрыг төлөөлж уриалахыг хүсэж байна. За бид нар бол шинэ биш. Урд нь 2-3 удаа уулзж байсан. Би өмнө нь ярьсан зүйл дээрээ байгаа. Цаашдаач энэ зарчим дээрээ хатуу байх болно гэдэг та бүхэндээ бас илэрхийлэхийг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд бид нар яригдчихсэн уулзчихсан зүйлүүд ажил хэрэг болсон. Та бүхэн тэрийг ажигласан баг. Би өнөөдөр одоо энэ цахим шилжилтэнд бас манлайлж оролцсон банкны салбарынхан Mobicom болон Unitel, Skytel, G-Mobile гар утасны компаниуд, замун технологийн шийдлийг хилцэж оролцсон компаниуд мөн одоо шинэ санаа гаргаж засгийн газарт хамтарч ажилласан одоо манай технологи инновацийн шилдэг залуучуудын төлөөлөл та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Тэ өглөө ирсэнд дахин баярлалаа. Мэдээж би салбарын хүн биш учраас миний танилцуулганд алдаа оноо магадгүй зарим нэг зүйл та бүхний төсөөллөөс өөр байхыг үгүйсэхгүй. Гэхдээ өөр үзэл бодлын нийлбэрийг ардчилсан нийгэм гэдэг. Тийм учраас би зүгээр л та бүхэнд өнөөдөр уриалга дэвшүүлж байгаа юм шүү гэдгээ бас хэлхийг хүсэж байна. Ингээ анхаарал тавьсанд баярлалаа. Цахим үндэстэн болцгоё.